남편이 제일 잘하죠. Ингээд танараа өнөөдөр дөрөв жил сурсан үдсэн бүхнийхээ энэ тавыг үзэхэд бэлхэн хоногийн дараа үзэж энэ сургуулийг алтан босхыг авах орж ирээд эрдмийг өөрлөөд одоо маш их мэдлэгтэй, онлын асар өндөр мэдлэгтэй одоо худалдаа хүсний салбарт ингэж хүчээ үзэхээр цааш бэлэн болсон байна. Тэгээд та нар өнөөдөр сүүлчийн хонх, мөнгөн хонхныхаа баярыг тэмдэглэхээр энэ хуран зурсан байна. Та бүхэндээ энэ мөнгөн хонхны чинь баярын халуун мэдчилгээг өргөн дэвшүүлье. За тэгээд бас эдэмтэн олон багш нарын чинь өмнөөс энэ өдрийн мэдчилгээ дэвшүүлж, ахин мэдчилгээ дэвшүүлье. Мэндийг бүргэж мэдлэгээ төвшүүлнэ. Та бүхэн тэгээд тохиолдолд байж байна. Ингээд бид ч гэсэн одоо та бүхэн харахад тэгээд өөрсдийн бас энэ цаашаа одоо хонхлыг хэмжиж байсан хэсэг үеийн хүмүүс санагдаж байна. Тэгээд амьдралд нь одоо бас бүрээд Ойлгомжтой гатсан мэндийг хүргээд одоо оюутан ахуй цагт үзэж математикгүй сайхан өсмөрөд өгдөг. Хүний амьдралд болонгийн ийм зүйл нь бол хааштай сайн суралцаад ажиллаарай гэж би та бүхэнд хүсэж байна. Мэдхийн сонгоос оюуны түлхүүрийг анх хатсан Бадан хүнээс цагаахан суудыг нь анхшуулсан алтан босхыг нь анх нээсэн жигүүртэн та нар билээ. Би бинээсээ бишүүрсэн амарчин төнийхаад мөнгөн хонхны чинь цагаахан тулж чирээдээ мөрдөж битсэн хичээлийн чинь сүүлчийн хууд тараад уртан дурсамжууд үүдээ. Эцэг та бадан цаашдаа бид нар одоо 4 жил хаад явахад нь за хүмүүс судалгааны мэргэжил гэдэг нь маань аливаа нэг нөөц хөрвүүлж чадвартай. Мэргэжлээд ямар ч нэг хүмүүс үүсдэг. За тэгэхээр хүмүүс судалгаа гэсэн ойлголтын төрөлхтөний хамгийн түрүүнд авч үзэхэд хүмүүсний мөнхийн 3 жилийн хооллос. Тийм үү? Нэгдүгээр нь хооллос. Хоёрдугаар нь орон байж. Гуравдугаар нь хөдөө яах вэ? Энэ хоёрыг бол хавтаж байна. Тэгэхээр танаас энэ мэргэжлээрээ багшийн албан яда багшийн сарн хуя танастаа дурсамж энэ удаа тань харах байгаа шоу тавьчих. За мөх заяа босоо. Хамаа ингэ дараа мөх заяа.
Монголын даргынхаа хэлсэн ярьснаар явах юм бол ер нь алцахгүй шүү. Та нараас
Оюунд бол Энэ үдээж өгөө. 이건 요가. 아무도 저보다